Сайн уу? Аямен ингээд Атако channel-да тавтай морилцгоно. Аниме ертөнцид яг юу болоод байгаа талаар мэдээллийг гэлцэн байгаа. Ингээ бүгдээрээ миний бэлдсэн мэдээллийг хүлээн аван үзье. Өнөөдрийн мэдээгээр Jujutsu Kaisen 2024 оны хамгийн өндөр борлуулалттай мангагаар хэтэрсэн байна. Коллежийн сургуулийн нэгэн багш хүүхдүүдэд физик хичээлийг ойлгуулахын тулд One Piece анимыг ашиглан хичээлээ заасан гинэ. Эдгээр мэдээнүүдийг бүгдээрээ хүлээн аван үзье. Jujutsu Kaisen 2024 оны хамгийн өндөр борлуулалттай мангагаар тодорч One Piece-ийн эмжилтийг эвдсэн байна. 2024 манга сонирхогчдын хувьд гайхалтай жил байж өнгөрлөө. Энэ жилийн хувьд гэвэл Jujutsu Kaisen болон One Piece зэрэг хүнд жингийн тамирчид давамгаалсан өрсөлдөөн ихтэй жил байсан ч One Piece-ийг буц зохин Jujutsu Kaisen аваргаар тодорч 2024 оны хамгийн өндөр борлуулалттай мангагаар тодорлоо. Уншигч фэнүүдийнхээ хувьд жоохон сулвтар байсан ч гэсэндээ Jujutsu Kaisen яагаад аваргаар тодорсон бэ гэвэл хядлага болон Южигийн металлын ачаар 7,610,000 гаруй хувь борлогдож чадсан байна. Харин One Piece-ийн хувьд гэвэл борлуулалт хичнээн сайтай байсан ч гэсэн 5,210,000 гаруй хувь хэвлэгдэж дэд байр эзэлсэн байна. Коллежийн сургуулийн нэгэн багш оюутнууд нь хичээлдээ идэвхтэй оролцож өгөхгүй, хичээл нь нэг л уйдгартай байгаа юм шиг санагдаад хичээлийнхаа заах арга барилыг өөрчилж One Piece анимегийн дөрүүдийг ашиглан физикийн хуулийг таньчин заасан юм шүү. Мексик улсын Оливер Кастро Жименез гэх физикийн багш нь нарийн төвөгтэй физикийн ойлголтуудыг заахдаа нэгэн гайхалтай санаа олсон нь One Piece анимегийн сценүүд болон дөрүүдийг ашиглан сурагчдаа сонирхолтой байдлаар заах арга юм. Энэ нь түүний сурагчдад физикийн нарийн төвөгтэй онолуудыг илгээхэн ойлгоход тусалж хичээлийн идэвх нь 90%-аар нэмэгдэж түүний хичээлийг таслах хүн нэгч байхгүй болсон гэж шүү. Дуучин Ники бол анимед маш дуртай нэгэн. Тэрээр нэгэн ярилцлаган дээрээ би одоогоор жоохон дуу хөгжимгээ завгүй байна. Гэхдээ өөрийн гэсэн шинэ анимегийн төслийг эхлүүлчихсэн байгаа. Тийм учраас би өөрийн гэсэн анимегээ заавалчгүй хийнэ гэж хэлсэн байна. Меган бол анимегийн жинхэнэ шүтэн бишрэгч юм. Тэрээр өөрийнхөө орж байсан бүхий л ярилцлагатаа өөрийн үзэж байгаа анименууд болон өөрийнхөө хамгийн үзэх дуртай анименуудын талаар ярьдаг хүн билээ. Яриач зогсохгүй тэрээр өөрийнхөө дууныхаа клипэнд хүртэл анимегийн хэв маяг руу оруулан олон ч анименуудаас санаа аван хийсэн байдаг нь түүний сонсогчдод ихээр таалагддаг. Жишээлбэл Atako Hot Girl гэх дууг сонсоход л түүний анименуудад ямар дуртай хүн гэдгийг нь ойлгож болно. Бас тэрээр 2024 оны Crunchyroll анимегийн шагнал гардуулах ёслолд хөтлөгч хийж байсныг нэлэхгүй өнгөрч болохгүй байх. Jujutsu Kaisen Season 2! Ингээд миний бэлдсэн мэдээллүүд таалагдсан гэж найдаж байна. Одоо ингээд хөтөлбөрийнхөө төгсгөлд IMDb дээр өндөр онгилгээтэй байгаа анимуудын жагсаалтыг хүлээн аван үзээрэй. Баяртай. Нэрээ subscribe дараад лайк дараарай.俺たち2人で世界一になるぞ。